За ингээд тодорхой салбарууд руугаа танилцуулга хий. За нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуулах чиглэлээр бол Монгол улсын засгийн газар, за улсын их хурл дахь бүлэг, за дээр нэмээд нийслэлээ сонгогдсон гишүүд, за манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, за тэр дундаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар одоо бас ахлуулж яг одоо энэ нийслэлийн эрх зүйн орчныг бол боловсронгуулах чиглэлээр бол сүүлийн одоо саруудад бол нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Засгийн газрын 2020-оос 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг яг сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг оруулж 80% хүртэл бууруулна гэсэн ийм одоо зорилго тавьчих. За энэ хүрээнд бол ажил амжилттай яваа. Энэ ондоо багтаагаад оруулах ажил байгаа. За зөвхөн түлш үйлдвэрлэлсэнтэй холбоотой асуудал бол ярихдаггүй, энэ түгээлт. За дээр нь энэ борлуулалтын зөрүү татаасаа. Тэгэхээр энэ дээр бол байгаль орчин аялал жуулчлалын сайдын багцд суудаг. Яг энэ агаар орчны бохирдлыг бууруулах. За дээр нь үндэсний хорооны одоо зардлын хүрээнд бол яг энэ түгээлттэй холбоотой, борлуулалттай холбоотой, үнийг одоо нэмэгдүүлэхгүй байхтай холбоотой зардлууд суудаг учраас бол би яг энэ байгаль орчны салбарт нэг одоо гол анхаарах юм бол энэ байгаа. Орчны бохирдол дээр бид нийт одоо хүн амынхаа 60% амьдарч байгаа. Гэр орооллынхоо нөхөн жорлонгийн байгаль орчин аялал жуулчлалын яам, барилга тоглолтын яамтайгаа хамтраад энэ одоо чиглэл дээр нэлээд анхаарч ажиллана гэдэг. Урт хугацааны бодлогод нийцүүлж хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах ийм чухал ажил бидний өмнө байгаа. За барилга тоглолтын яамтайгаа хамтраад бид нар бол концепц засгийн газраар бол ороод танилцуулаад гарсан одоо яг ерөнхий төлөвлөгөөгөө сууж хийгээд улсын их хурлаар уралд өргөн барьж батлуулах ийм том ажил байгаа. Өнөөдрийн байгаа энэ хэд төвлөрлийг задлах, дэд төвүүдэд одоо хөгжүүлэх ийм одоо зорилго гол нь байгаа. За энэ дээр ирэх одоо 4 жилд бол бид нар Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж эхэлсэн энэ 6 дэд төвөө нэгдүгээр дуусгах ёстой. За хоёрдугаарт Монгол улсын засгийн газрын бодлогын хүрээнд бол энэ дагуул хотууд. За ялангуяа одоо энэ Богдхан төмөр замын энэ одоо ажилтай уялдуулж бид нар техник эдийн засгийн үндэслэлүүдээ бас яг бодиттой болгох хэрэгтэй байгаа. Энэ эх 4 жилд бол энэ дагуул хотуудын одоо жишээлбэл сая их хурлаар ороод батлагдсан байгаа шинэ 100 мод Аэросити, за Майдер, дээр нь нэмээд манай одоо өөрсдийн алсагдмал дүүргүүдэд хөгжүүлэх ийм одоо бодлого хүрээнд бол хөгжлийн алтан дойрог гэдэг энэ одоо зүйлийг бол бодлогыг бол яг бодлогын баримт бичигт санал болгож оруулсан байгаа. Хот байгуулалтын хүрээнд дараагийн чухал зүйл бол энэ Монгол улсын засгийн газрын бас мөрийн хөтөлбөрийн гол одоо зүйл байгаа. Энэ бол шин цэвэрлэх байгууламж байгаа. Бид нар төв цэвэрлэх байгууламжаа одоо яг олон улсынх нь энэ стандарт, өнөөдрийн Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартыг бас барьж ажиллана гэж бодоход бид нар нөгөө арьс ширнийхаа үйлдвэрүүдийг хотоос гаргах, урьдчилан цэвэрлэх одоо байгууламжаа хотоос гаргах ийм одоо ажил бас хот байгуулалтын хүрээнд нэлээд томоохон одоо зорилго болж орох ёстой. Бидний 4 жил барих одоо хамгийн гол одоо бодлого юм аа гэж. Тойргийн цахилгаан дамжуулах шугам сүлжээгээ энэ жил бол дуусгаж авах ёстой. Энэ бол одоо манай яг эрчим хүчний цахилгааны эрчим хүчний бас аюулгүй маш том одоо төсөл. Дээр нь энэтэй холбогдуулаад зам тээврийн яам ч гэсэн шууд холбоотой байгаа. Яагаад тэгэхээр манай шинэ нисэх одоо буудал маань эндээс одоо тэтгэгдэх ёстой. Хэрвээ энэ орохгүй бол угаасаа одоо олон улсын юугаараа хууль дүрмээрээ бол энэ шинэ нисэх бол орох боломжгүй болж байгаа. За дээр нь энэ их тойргийн цахилгаан дамжуулах энэ одоо төсөл тойрог их тойргийн 110-ын энэ төсөл орчвол манай Улаанбаатар хотын ч гэсэн маш том аюулгүй одоо ийм сүлжээ бий болж байгаамаа гэж. Энэ дээр одоо гол анхаарлаа хандуулж ажиллана. 2018, 2017 онд бол үндсэндээ 04 буюу айл өөрийгөө одоо бүрэн цахилгаанаар одоо хангах хүрээнд бол 2 жилийн хугацаанд бол нэг 42 мянган айлыг бол яг одоо цахилгааны бууралттай ийм одоо айлуудыг бол шийдвэрлсэн.
За энэ тоо бол одоо энэ жил дахиж одоо өсөж танилцуулагдах баха. Яг одоо байгаль орчны сайдын ахалж байгаа үндэсний хорооны хурал дээр энэ тоог бол 50 бэх сайттай хамтраад бид нар бас шинчилж танилцуулъя. Тэгэхээр ер нь бол энэ олон төрөлтийн дулаан үйлдвэрлэх энэ одоо чиглэлээр бол өрхийн хүрээнд бас яг эрчим хүчний яам, байгаль орчны яамтай хамтраад бол агаарын бохирдлыг одоо бууруулах энэ одоо чиглэлдээ ажилланаа. Нийтийн тээврийн одоо парк шинжилгээг энэ одоо 4 жилийн хугацаанд бүрэн хийнэ. Олон одоо төрөлт тээврийг нэвтрүүлнэ гэдэг энэ одоо гол зүйл рүүгээ бол явнаа. Нийслэл Улаанбаатар хотын бас эдийн засгийг нэмэгдүүлэх, за даард иргэдийн одоо ажлын байр орлогыг нэмэгдүүлэх тал дээр бол одоо олон жил яригдж байгаа энэ үйлдвэр технологийнхоо паркуудыг бид нар хөгжүүлэе гэж бас ярьж байгаа. За энэ бол ярианы хүрээнд биш, ажил болоод эхэлсэн. Хамгийн амжилттай явж байгаа нь одоо манай Налахын барилгын материалын үйлдвэр технологийн парк байгаа. За дараа нь Багнуур байж байгаа, Багхангаа байж байгаа, Эмээлт байж байгаа. За Эмээлтийг бол бид нар засгийн газрын бодлогын хүрээнд бол ярьж байгаад ямар одоо төвшөнд байх уу гэдгээ бол ярих ёстой. Ягаад тэгэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол дарханд одоо энэ арь ширийг шилжүүлнэ гэсэн ийм байгаа. Хэдий ч бид нар яг Эмээлтийнхаа үйлдвэр технологийн парк дээр бас ямархуу төвшөнд нь үйл ажиллагаа явуулж болох юм. Дархан руу одоо ямар чиглэлээр гарах юм гэдэг энэ одоо чиглэлээ авч үлднэ. За нэгдүгээрт бид нар түрүү хэлсэн алсын хараа урт хугацааны бодлогын баримт бичгээ түшиглээд бид нар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батална гэдэг ийм нэгдүгийн дэд зорилт байгаа. За хоёр дахь нь бол Улаанбаатар хотын гэр орооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бол Баян Өшөө, Сэлб Дамдаржа, Дэнжимэн, Толгойч Шараад гэсэн дэд үүдээ бол хөгжүүлнэ гэсэн. За түүнийгээ дагаа худалдаа үйлчлэлийн орон сууц нийгмийн дэд бүтцийн хангамжийг хангана гэж. За гуравт нь бол хотыг дахин хөгжүүлэх төслийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ гэдэг. Төрөний яг л одоо бидний салбараар ажиллаж байгаа юм байна. За дөрөвтг нь бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах 2 дахь үйлдвэрээ байгуулнаа. Тэгжээж бид нар 80% хүрнэ гэж. 5 дахь нь бол нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын аяд тухтай зорчих нөхцөлийг хангасан ухаалаг эко цахилгаан хөдөлгүүр дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээвэр гэж. За 6-ад нь бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нэгтралыг сарниулж ачааллыг тэнцвэржүүлсэн тээврийн эрэлтэд нийцсэн автозамын сүлжээг бий болгоно гэж. За 8-д нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж дүүрэг үрт цэцэрлэг хүрээлэн байгуулна. Туул, сэлб, дунд голын урсцын тохируулгыг хийж, за голуудын орчинд олон нийтийн соёл амралтын. За 9 дахь зорилт бол хог аягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулах үйлдвэр байгуулна гэдэг. 10 дахь нь төв зөвлөх байгууламж, за тэр харьгааг гаргах энэ асуудал гэдэг. За энэ 10 дээр бол нэг томоохон зүйл бол бид нар Америкийн нэгдсэн улс MCC-тэй байгуулсан $350 сая буцалтгүй тусламж нөгөө усаа дахин одоо ашиглах, бүр гүн цэвэршүүлж энэ станцуудад ашиглах гэж. За 11 дахь дэд зорилт бол дагуул хотуудад дэвшилтэд технологи бүхий үйлдвэрлэл технологийн паркуудыг гэдэг. За сүүлийнх нь бол Богдхан төмөр замын төслийг түшгэлж хөгжлийн алтан тойрог буюу энэ одоо дагуул хотуудыг холбосон энэ одоо төслийнхөө тээзүг боловсруулна гэдэг. Үндсэндээ ингээд яг түрүүний одоо салбартаа уялдж байгаа энэ одоо бодлогууд бол ингээд бүхэлдээ бас засгийн газрын мөрийн хөтөлбөрт нийслэл ба бүс орон нутгийн хөгжил гэсэн энэ одоо дэд гол бүлэгт нь дэд одоо Улаанбаатар хот гэсэн чиглэлээр бол саяны энэ бодлого бол ингээд орчиж байгаа маа. Тэгэхээр сая ингээд та бүхэн анзаарсан бол ерөөсөө л цэвэр энд сууж байгаа энд одоо өнөөдөр өргөцсөн бүх салбарын яамдуудын бодлого нь бол ингээд бас хоттойгоо уялдах юм аа л гэж. Бид нар засгийн газрын мөрийн хөтөлбөртөөр нийслэлийн баруун зүүн талд энэ тээвэр логистикийн төвүүдийг гаргаж байгуулна төр хувийн хвшлийн оролцоотой гэсэн. За энэ бол нийслэлийн бас анхаарлын төвд байгаа гэж найдаж байгаа. Ягаад тэгэхээр энэ том төвлөрсөн тээвэр логистикийн төвийг байгуулсны дараа бид нар Улаанбаатарын төгжрөл үүсгдэг одоо том жижиг тээвэр логистикийн төвүүд
галын баталгаа том агуулгуудыг одоо үе шатаагаар гарах асуудал байгаа шүү. Төмөр зам, авт зам нэг төвшөнд тогтолж байгаа газрууд олон бий. Тэр Улаанбаатар хотын төвжирлийг маш их хэмжээгээр үүсгэж байгаа. Ялангуяа нэгдүгээр хорооллыг баахан төвжирээд цаашаа Москва хорооллын тэнд очиж нэг жоохон задраад дахиад 5 шарын уулзуур дээр очиод гацдаг. Хоёр талын гацаа ерөөсөө тэнд. Сүүлийн үе төмөр замын тээврийн хэмжээ их нэмэгдэж байгаа. Тэрнтэй уялдаад графиктаар галтаргны хоорондох зай ойртож байгаа. Интервал гэсэн үг. Дээрээс нь тэр нэг СРДП гэдэг нэг төсөд хэрэгжүүлсэн тэн дээр хуучин бол одоо зөвлөгийн хоёр зөвлөгийн хооронд нэг галтарыг явуулдаг байсан бол одоо хоёр дээдлэн 3 явж байгаа. Шилшил дараад. Тэгээ энэ бол үндсэндээ л одоо 5 минут 3 минутын зайтай л нөгөө шлавгаам ажиллаад замаа хаагаад байна гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр хамтарч хэдүүлээ энэ нэг төвшөнд огтлцсныг эсвэл дээгүр эсвэл доогуур гэдэг шийдлийг одоо 2021 оноос зоригтой тавиа явах хэрэгтэй. Ялангуяа юуны 5 шарын гарц бол одоо дээгүр байхаас өөр аргагүй юм байна. Бусад газрууд дээр төмөр замын доогуур шийдлүүд байгаа шүү. Энийг одоо яамтай яриад Улаанбаатар төмөр замтай ярьж хагаад цэгүүдээ тодорхойлоод 2021 оны хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөнд оруулаад явчмаар байна. Энийг манай одоо нийслэлийн удирдлага нэг анхаарч өгөөрэй гэж. Энэ цаг үеийн хандаж бас хотын удирдлагууд маань ирээдүйд хийх асуудлууд өнөөдөр хийх юм уу ярьж байгаа нэг ач холбогдолтой байна. Хот бол тэгэхээр ганц байшин биш. Энэ одоо нийт төвжирэлтэй шийдэх ёстой зам тээврийн яамтай холбоотой бид нарын тээврийн шийдэл, замын шийдэл, дээгүүр доогуур бах уу, замын хөдөлгөөний менежмент энэ бүгдээр цогцоороо байж бид нэр асуудлыг шийдэх болчаараа бид нар бол хамтарч ажиллана гэж ойлгож байгаа. Бид өөрсдөө хотын тогоонд ажиллаж исэн хүмүүс олон жаргалыг бол ойлгож байгаа. Ямар ч гэсэн салбарын зүгийг бол би хотлоо бүгдийг дайжиж ажиллуулах бэлэн. Хамгийн эцэст бол ажлын уялдаа. Одоо хэдүүлээ нэг жоохон хотгодог амьсгаагаа нэг болгоод жоохон амбиц өндөр болгоод хариуцлага өндөржүүлээд сахилгаатай өндөржүүлээд тэгээ зохион байгуулалтанд ороод ажиллахад өнөөдөр Улаанбаатар хотод бид нар хөрөнгө оруулалтын асуудлыг төсөв санхүүгийн асуудлыг бол бүрэн шийдээд явах биднэрт бол маш олон шийдэл гарцууд бол байгаа гэж бодож байгаа. Юм нэгээр одоо жишээ нь ингээл хаагдахгүй маш олон гаргалгаанууд байгаа шүү дээ. Энэ болгоныг бол одоо үүд хаалгыг нээж, нүдээ нээж тэгээ сэтгэлээсээ юм авсныг үжиж харж, хууль эрх зүйн зохицуулан санхүүгийн боломжуудаа нээх энэ юмнуудаа л одоо та хэд юун төлөө хотод одоо 10 гаруй жил ажилласан хотын аж амьдралыг мэдж байгаа төрийн албаа хаагчд үлээ. Энэ дээр одоо нэг сэтгэлээсээ та хэд нэг тодорхой хугацаатай 14 17 тэглэн штэ тий. 17 тэглэн. Тэгэхээр 15-ны дотор бол та нар бол бүх материалуудыг бэлдээл цайдрын гар дээр бол бэлдэх хэрэгтэй.